Хүний нөөцтэй холбоотой хамгийн чухал шийдвэр гаргалт юу вэ? Энэ бол хэнийг ажилд авах вэ гэдэг шийдвэр. За тэгвэл хүний нөөцтэй холбоотой дараах чухал шийдвэр юу вэ? Энэ бол хэнийг ажлаас халах вэ гэдэг шийдвэр. Хэрэв та зөв хүнийг ажилд авах, буруу хүнийг ажлаас гарах энэ шийдвэрийг зөв гаргаж чадахгүй бол хүнтэй холбоотой асуудал бэрхшээлүүдээс хизээч салж чадахгүй. Амжилттай яваа компаниуд бага бүрдүүлэхдээ эхлээд хэн дараа нь юу гэдэг зарчмыг баримталдаг. За энэ зарчмыг гүйцэтгэх захирлын мэргэжүүлэх хөтөлбөрт маань заадаг байгаа. За ингээд хэрхэн заадгийг авч үзье. За Jim Collins-гийн хүний бичсэн Good to Great. За монголоор бол сайнаас агууд гэдэг ном байдаг. За тэр номын үндсэн санаа нь агуу компаниуд гэж ярьж байгаа. Бизнес дээр маш өндөр амжилт үзүүлсэн компаниуд. Нөгөө талдаа зүгээр амжилттай яваа сайн компаниуд гэдэг. Ийм хоёр төрлийн компаниудыг судалж агаад ялгааг нь олсон байна. Өөрөөр хэлбэл агуу компани зүгээр нэг сайн компаниас яг юугаар ялгаатай гэдэм бэ гэдэг. За тэгээд нэг хэдин ийм зарчмын асуудал гаргаж ирсэн. Тэрний хамгийн эхний зарчим нь эхлээд хин дараа нь юу гэсэн зарчим байна. Эхлээд хин дараа нь юу гэсэн зарчим. Хүнтэй холбоотой асуудал. За тэгээд энийг томьёолж хэлэхдээ юу гэж хэлдэг вэ гэхээр байгууллагыг нэг газар очих гэж зорж байгаа нэг автобустай хүмүүс гэж үзье. За тэгэх юм бол яах ёстой вэ гэхээр автобусанд яах нь зөв хүнийг суулгаад буруу хүнийг яах нь автобуснаас буулгаад тэгээд зөв хүмүүс үлдэн зөв хүмүүсийг яах нь зөв судалтанд суулгана гэж томьёолдог. Тэгэхээр энэ дээр хамгийн гол асуудал нь юу яригдж байгаа гэхээр яг энэ агуу компаниуд гэж яриад байгаа маш амжилттай явж байгаа компаниуд бага бүрдүүлэхдээ эхлээд хэн дараа нь юу гэсэн зарчмыг баримталдаг. Юу гэсэн үг гэхээр хин нэгэн хүнийг ажилд авах гэж байгаа бол юу хийлгүүлэхээс үл хамааран эхлээд хинбэ гэдэг дээр нь яах нь төвлөрдгөө гэсэн санаа. Эхлээд хинбэ. За тэр хүн маркетингийн хүн ажил хийж аж магадгүй, санхүүгийн ажил хийх гэж аж магадгүй те. Үйлчлэгээний ажил хийх гэж аж магадгүй. Хүн ажилд авахдаа тэр хүн юу хийхээс үл хамааруулаад эхлээд хинбэ гэдэг дээр нь яах нь төвлөрдгөө гэдэг. За нэг юм зарчмын асуудал. За тэгээд хэдүүлээ цаашлаад хинбэ гэдгийг цаашлаад авч үзье те. За хүнийг мөсөн уултай зөөрүүлвэлгээд. За мөсөн уулын загвар гэдээ яригддаг. За мөсөн уулыг ингээд гаднаас нь харах юм бол маш жижигхэн харагддаг. Гэтэл далай доор яах нь харагддаггүй. Маш том хэсэг нь яах нь явж байдгаа гэдэг. За аливаа нэг хүнийг зөөрлөх юм бол за яг мөсөн уулын яах нь ил харагдах хэсэг, далд хэсэг гэдэг. За аливаа хүнийг бид нар зөөрлөх юм бол ил хэсэг нь юу вэ гэхээр тэр хүний гаргаж байгаа өдөр тутамдаа гаргаж байгаа үйл хөдлөлүүд нь ажлыг хэрхэн яаж хийж чинь те. За мэддэг зүйл нь мэдлэг нь те. За нэг тодорхой нэг өөрийнх нь чаддаг зүйлүүд чадвар те. За энэ юу вэ гэхээр олж харахад танихад харьцангуй хялбар гэж энийг. За далд хэсэгт буюу доод хэсэгт нь юу гэдэм бэ гэж. Тэр хүний за хандлага буюу аливаа асуудал тулгархад тэр хүн яг ямар зүг чигийг баримталтай те. Тодорхой нэг баримталдаг зарчмууд нь тэр хөвөний үнэт зүйлс нь өөрт нь суудсан байгаа зан чанар нь тэр хүний бодож явдаг итгэл үнэмшил за юунаас юунд сэтэлчтэй те мотив нь гэдэг. За ийм зүйлүүд бол юу вэ гэхээр далд хэсэг буюу олж харж танихад яах нь хэцүү хэсэг байдгаа гэж. Хэцүү хэсэг. Тэг яг үний модлаа юм идэхгүй л дээ би нэг хүнээс сонсч байсан. Хүн ирээдүйд ямар хүн болох вэ гэдэг асуудал нь эхний 3 хүүхэд байхаас нь эхний 3 насн дээр тогтдгоо гэдэг. Тэгээ нэг хүүхдэд эхний 3 нас хүртэл нь тэр хүнд юу харуулах вэ, юу үзүүлэх вэ, тэр хүүхдэд яаж харьцах вэ гэдэг чинь аюул чухлаа гэдэг нэг хүн зөвлөгөө өгчсэн. Юу гэхээр энэ хэсэг зүйл ах нь маш эртнээс бүрлдэж бий болсон зүйл байдаг гэсэн. За нөгөө талд аваад үзэхлээр яах нь ил харагдж байгаа энэ үйл хөдлөл мэдлэг чадварыг өөрчилж хөгжүүлэхэд харьцангуй боломжтой. За энэ далд хэсэг буюу яах нь хандлага зарчим үнэт зүйлс зан чанар те эдгээр зүйлсүүдийг өөрчилж хөгжүүлэхэд маш хэцүү. За өөрөөр хэлбэл маш олон жилийн тэр хүн яг ямар гэр бүл төссөн, ямар орчин нөхцөлд байсан, тэ
юу хүсэж мөрөөддөг байсан, ямар хүмүүстэй харилцдаг байсан, орчин тойронд нь хэн байсан, тэр хүн ямар сургуульд яваад юуг зарчмаа бодлоод юуг одоо рол модел гэж ярьдаг те. Юуг илүү одоо үгтэй ямар хүнийг өөрийн үлгэр жишээ болж хараад юуг дөөрээгаад гэж те. Тийм зөндөө олон зүйлийн эцсийн нэгдэл дээр юу гэхэлэр бүрэлдсэн нэг ажилтан манад орох гэдэг байна. Ажилд орох гээд ирж байгаа гэсэн үг. Тэгээд тэдгээр зүйл нь юу гэхэлэр олж харахад танихад маш хэцүү, нөгөө талаасаа нэгэнд бий болсон тийм зүйлийг өөрчлөхөд яах нь маш хэцүү байдаг гэсэн. За тэгэхээр хинбэ гэдэг нь аль асуудал. Ил харагдж байгаа хэсэг нь үү? Далд байгаа хэсэг нь. За ойлгомжтой. Өөрөөр хэлбэл тэр хүн яг хинбэ гэдэг бол далд байгаа хэсгийг л яах нь авч үзээд байгаа гэсэн. Тэгэхээр асуудал юу гэхэлэр бидний хүн ажилд авахдаа энэ хэсэгтэр нь төвлөрөөд ил байгаа хэсэгтэр нь төвлөрөөд ажилд авчих юм бол далд байгаа хэсэг нь бидэртээ тохирохгүй байвал өөрчилж хөгжүүлэхэд яах нь маш хэцүү л гэж. Тэгэхээр бид илүү ямар зарчмыг баримтлах ёстой гэхээр хүн ажилд авлаа гэхэд өөрчилж хөгжүүлэхэд хэцүү байгаа зүйлээр нь бид нар ажилд авах ёстой гэсэн. Тэр өөрчилж хөгжүүлэхэд хэцүү байгаа зүйл нь бидэртээ тохирч гин үү? Манай компани тохирч гин үү те? Энэ албан тушаал дээр тохирч гин үү? Хамтарч ажиллаж байгаа хүмүүстэйгээ тохирч гин үү? Тэр нь тохирч ивэл энэ бол дараагийн асуудал гэсэн үг. Харьцангуй юу гэхээр өөрчлөх боломжтой гэж. Тэгэхээр эхлээд хийн дараа нь юу гэдэг нь эхлээд энэ хүний дотоод мөн чанарын асуудлыг нь хар, дараа нь тэр хүний яах нь тэр хүнээр юу хийлгүүлэх гээд байгаа мэдлэг чадвар үйл хөдлөлийн хэсгийг яах нь дараа нь хараал гэдэг ийм л зарчим. Танд хэрэгтэй мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Гүйцэтгэх захирлыг мэрэгшүүлэх хөтөлбөрт зөв хүнийг хэрхэн ажилд авах уу, зөв судалт хэрхэн байлгах уу гэдэг зарчим загвар аргачлалыг авч үздэг. Тэгэхээр гүйцэтгэх захирлыг мэрэгшүүлэх хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл доор би линк тавьчих. Линк дээр дараа дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Ингээд дараа 7 хоногийн видеогоор дахиад уулзцгаая.